хамгийн дуйлаантай Монголын нийгмийн зүтгэлтэн суу залдаг гэсэн нэг сайхан эр хүн оролцож байна. Хятад байсан байж. Нэр нь өөрөө бас нэг тийм маягтай шүү дээ. Бүгд талдаа хэлсэн би одоо санаанаас гараагүй. Лоохогор гэж. Тэгээ лоохууз гэж тэрнээс үндслээд аав маань өхөөрдөд тэгээд нэрлж байгаад тэр нэрээр би лоохууд нэртэй болоод тогтцсон. Ардын хурлын урлагч дараагаар депутат Мондо Батбаяр Жагай лоохус нарыг сонгож баталлаа. Орсын тэр Монголын холоончлох бодлогыг бол амь насаараа дэмжиж тэрний төлөө л үйлчилсэн хүн. За ийм. Тэгээ зүйлд Орсын гарт өгсөн яахарахгүй. Ярих юм ярихгүй мэдээд шүү дээ. Монгол гэдэг нэрийг дэлхийн түүхнээс одоо усаж хаях ийм их хүрний бодлого бол хэрэгжиж байсан. Төрчхөд яг 2 хоноод байж явах хугацаанд өгнийг барьж аваад шоронд хийдсэн байсан. Төрөний бүгд 6 дугаар бүгд турлаар Цэдэн балайг анх шүүмжилсэн. Шударга амьдрах хэцүү юу? Күнд юм байна. 1500 2000 цаасны цалинтай сайдны зөвлөлийн гишүүн Төрөний гишүүн тэр байлаа шүү дээ. Тэглэгүй. Тий. Тэгэл хонь хариулсан. Нэгдлийн хонь хариулаад 1 сар хонь хариулаад цалин авсан чи 17 цаг 50 мөнгө авд юм аа. За. Тэгэл би 6 амбул тэр намайг их юм санагдуулсан. Амьдрах хүсэл байсан учраас тэр намайг сургасан. Ингэж л амьдрсэн. Өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах энэ ухаанд одоо сурсан зах зээл бол өөрөө тийм юм. Энэ ардчил бол тийм юм. Шин нийгмийн шинэлэг зүйл хуучин нийгмийн хэвлий дотор бий болно гэж. Тэгээ энэ хүний амьдрал бол дандаа нартай өдөр байсангүй, дандаа бороотой шөнө байсангүй. Бүхэл хүний л туулах ёстой юм дундуур туучж ирсэн нэгэн буурал өнөөдөр манай зочин хоймрыг мэлаалаа.